Дархан аймгийн Орхон сум 1968 онд Жимс ногоо сүүний сангийн аж ахуй нэртэйгээр үүсгэн байгуулагдсан аж ахуй үйлдвэрлэл бий болохын хэрээр ажил хүчин шаардагдаж Монгол орны өнцөг булан бүрээс тухайн үеийн 18 аймгийн элгээдийн эзэд суурин амьдрахаар зорин суурин амьдралж бий болж одоогийн Орхон сумын хөгжил цэцэглэлд эхэлсэн юм. 1994 онд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр Баян үлзийд энх тал гэсэн хоёр багийн зохион байгуулалтайгаар Орхон сум болж өөрчлөн байгуулагдсан. Орхон сум нийтдээ 44177 га талбай бүхий нутаг дэвсгэртэй 961 өрхийн 3195 иргэнтэй газар тариалангийн үйлдвэрлэл, зөгийн аж ахуй, хүнсний нарийн ногоо, жимс жимсгний аж ахуйг 80% эрхэлдэг бөгөөд өрх бүр үйлдвэрлэгч юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ нутагт Орхон Ерөөголын бэлчир болон Хараа Орхон голын бэлчир газраар жимс жимсгэн ховор эмийн ургамлууд ургадаг. Адуун чулуу уулын бичигт хад, харуулын цамхаг, суврахтай хад зэрэг түүхэн дурсгал газраар жил бүр морин аяллыг зохион байгуулдаг. Социализмын үед Орос, Болгар улсын эрдэмтэд судалгаа шинжилгээ хийж нарийн ногоо болон өргөс тэмх ургах боломжтой шарын голын сав дагуу үржил шимт хөрстэй газраа хэмээн дүгнэж энэ газар өнөөдрийн хүртэл жимс ногоо тариалж шимт газрынхаа баялагийг хүртэн амьдарч байна. Одоогийн байдлаар 1300 га эргэлтийн талбайтай хүнсний нарийн ногоо болон жимс жимсгэн тариалж байна. Дархан аймгийн Орхон сум улсын хэмжээний төмс хүнсний ногоо, нарийн ногоо болон жимс жимсгний 18%-ийг дангаарan хангаж байгаа хөдөлмөрч ард иргэд билээ. Орхон сум Монгол улсын засгийн газрын шийдвэрээр 2018 онд улсын тэргүүний сумаар шалгарч Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гац содонгоор шагнагдсан хүнсний аж ахуй, газар тариалангийн салбарын тэргүүлэх сум юм. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамнаас жил бүр зохион байгуулдаг намрын ногоо өдрүүд арга хэмжээнд Орхон сум амжилттай оролцож 2007-оос 2022 оны хугацаанд хүнсний ногоо тариалагч шилдэг сумаар 8 удаа шалгарсан бахархалт нутаг юм. Монгол эх орны маань ногоон хүнсний эх булаг болсон Орхон сум Монголын бахархал.